Hi guys, Икүн байна. За өнгөрсөн 7 хоногт доллар сул дээр орсон оролтуудаа сая нэгд өдөр бүгднийг нь хаацсан байж байгаа. За тэгээ алт эднэр дээр ерөнхийдөө дээш нь лонг арилжаа барьж ирсэн яг бас юу н хаацсан байгаа. За үндсэн шалтгаан яг юу байваа гэвэл техникийн шинжилгээгээрээ та харуул all time high дээр алтны ханш маань 2531 дээр хүрсэн байгаа. За тэгээд 2531 рүүгээ хэд удаа ерөнхийдөө энэ 2531-ээс 2478-ийн хооронд рейнж үүсгээд одоо attempt хийгээд очих гэж оролдсон боловч ерөөсөө алт маань 2530-ыг ерөөсөө давж чадахгүй 2528, 29, 26 дээр 1 2 3 4 бараг 5 удаа шалгаад доошоо уналт үзүүлээд байгаа. За уг хөдөлгөөний маань гол үндсэн арталтай юу болоод байна гэвэл энэ 7 хоног цацагдах одоо 5 дахь өдөр цацагдах 9 сарын 6-нд Non-Farm буюу одоо Америкийн хөдөө аж ахуй оруулаагүй ажилгүйдлийн репорт маань өөрөө доллар дээр одоо сайн эерэг буюу одоо ам долларын ханшиг чангарахаар таамагд гарцсан байгаа. Тэгэхээр 9 сарын 19-нд Америкийн Төв банк маань мэдээлэлтэй байгаа учраас Төв банкны мэдээлэлээс өмнө миний хувьд бол тодорхой хэмжээний мэдээж ам долларын ханшиг жоохон чангалсан баг зэргийн стоп лосс хамсан пулбэкуд орж ирнэ гэсэн таамаг байгаа юм. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг ерөнхийдөө мэдээж ор үндэсгүйгээр хийх боломжгүй. Тэгэхээр энэ 7 хоногийн одоо тэр 5 дахь өдрийн Non-Farm-ийн мэдэн дээр ерөнхийдөө үндэслээд энэ 7 хоногт багахан доллар чангарсан хөдөлгөөнүүд явах болов гэсний үндсэн дээр миний хувьд одоо өнөөдрөөс эхлээд премиум чанел болоод одоо сурагчдын групп дээр ам доллар чанга дээр хослолууд дээр оролцоо. Тэгээ алтан дээр бас мөн адил ерөнхийдөө доошоо шорт арилжаа ерөнхийдөө магадлал өндөр юм байна гэж дэвшүүлээд байна. За тэгээ эхний байдлаар ямар ч байсан дараа 7 хоногт Америкийн инфляцийн мэдээний таамагуд яг яаж гарах нь бас тэрнээс шалтгаалаад яг хэр доошоо уналттай байх вэ буцаад ирэх үү гэдгийг тодорхойлох бах. Гэхдээ ерөнхийдөө бол 2470 хавцааг бол шалгах болов гэж миний одоо ерөнхийдөө таамаг байгаад байна. За тэгээ өшөө сайн явж өгөөд одоо инфляцийн таамаг нь өсөлттэй ч юм уу байх юм бол магадгүй 2445 2440 хавцааг бол шалгаж магадгүй байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө энэ 7 хоног ерөнхийдөө доллар чанга харж байгаа. Дараа 7 хоног ерөнхийдөө инфляцийн мэдээний одоо таамагуд болоод ерөнхийдөө эргэн тойрныхаа мэдээллүүдээр суурлаад яг алтны ханш яах их тэр төлөвлөгөөнүүдээ гаргаад явнаа. За тэгээ бүгдэнд нь амжилт.